дараагийн хэлбэл айлын үндсэн элементар үүрэгт нэг за 5 минутын дадлага ажил арилмаа хоёрыг за одоо 5 минутын дадлага ажил дээр ялангуяа оролцож сурчдаг маань аюул сайн ажиллаад яг өөрсдийнхөө нөгөө үйлдэлүүдээс хянаад одоо мэдээд байна гэсэн үг шүү дээ. За сонсож байгаа хүмүүс маань за сая хэдүүлээ сурсан. Хэрвээ ангид код өгсөн. За энэ 5 оронтой код өгсөн. За тэгвэл хэдүүлээ энэ кодыг хийж агаад одоо миний хийсэн хичээлд ороод ирж болно гэсэн үг байхгүй. За кодоо гэдэг юу ч гэсэн хичээлд орчих. Тэнгүүд тэрний өмнө за кодоо яаж хийх вэ? Одоо энэ кодоо яаж хийх вэ? Чи юу оруулж байгаа? За хэдүүлээ ингээ. За хэдүүлээ эхлээд Graspable-Mat гэдэг юуруу орчие. Яг home page руугээ. Энэ шинжлэгдчихжээ. Доош нь зүгээр доош. Энд шүү дээ. За та энэ доошоо гүйлгүүд студент гэдэг. Хамгийн ихний нүүрлэг орч. Логон дээр нь дараад тэгвэл доошоо гүйлгүүд students гэж байна. Тэн дээр саяхан сонсож байгаа үед Graspable-Mat сайт руу орлоо. Тэгээд ихсэн за яг гол сайт дээр доош юу байна? яг энэ хэсэгт код join гэдэг ангийн кодоор хийх юм. за ангийн код нь за биш. За манай гол нь одоо түрүүцээ хүмүүс join код хийж байгаа гол нь. За бүгд ашиг хийж. За тэгэхээр за та нар болохоор сурагчийн ирэхээр харж байгаа. Энэ болохоор багшийн ирэхээр яаж харагддаг вэ гэдгийг харж байгаа. За энд болохоор ингээ хүүхдүүдийн нэр нь байгаа. Энэ болохоор дасгал ажил хэрхэн хийсэн харагдана гэсэн. За одоогийн байдлаар энэ одоо тэнгуү жишээ нь дэлгэр сайхан гэх хүүхдүүд энэ нөгөө юу болохоор сайн харагдахгүй юм шүү дээ. Тэнгуү хэдүүлээ нөгөө түрүүн ангийн нөгөө сурагчийн код өгсөн. Тэгээ бас юу гэсэн шүү дээ. Зөвхөн ангийн кодоор нэвтэрч орох гэсэн хоёр янзын боломж өгсөн. Тэр нь болохоор хэрвээ сурагчийн кодоор нэвтрэх юм бол зөвхөн тэр ангид орж ирэх ёстой хүүхдүүд нь тэр яг өөрийн кодоор орж ирнэ гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор ингээд ангид хүүхдүүд одоо хүүхдүүдийн эрсцийг хэдүүлээ шууд энэ хүснэгтээсээ харчин. Тэнгүүд одоо хүүхдүүдийн хараа нэг степ гэж бичсэн байгаа зү. Тэнгүүд энэ хүүхдүүд хэрхэн ямар үйлдэл хийж байгааг хэдүүлээ шууд real time-аар шууд ингээд хүүхдүүд ямар үйлдэл хаана хийж байгааг шууд хараа явах боломжтой гэсэн үг байгаа. За тэгээд эхнээс нь эхлээд даалгавраа гэдэг үзье. За Graspable Mathematics 5-таа морилно гэсэн. Graspable Mathematics нь одоо юм хүрэх эсвэл хулганы товших хөдөлгөөнөөр ингээ айлгүрийн илэрхийллийг хялбарчлах боломж биднэрт олгож байгаа. За тэгээд үргэлжлүүлэх товчигдарч энэ үйлдэлүүдтэй танилцгаая гэж байна. За дараагийн үйлдэлийг харъя. За хэдүүлээ хүрэх товших үйлдэлээр энэ үйлдэлийг хийж болно гэсэн шүү дээ. Тэгэхээр нэмэх тэмдэг дээр дарах юм бол энэ нэмэх үйлдэл маань гүйцэтгэгдэж чинь гэсэн үг. За бүгдээр хийж байгаа тийм. Нэмэх эсвэл товших дээр нь хөдөлгөөнөөр энийг хийж болох гэсэн. Тийм үү? Graspable Mathematics нь биднэрт үйлдлийн дарааллыг хэрхэн зөв хийхийг харуулдаг гэсэн. Хэдүүлээ жишээ нь энд бол эхлээд үржих хуваах үйлдэлийг хийгээд дараа нэмэх асах үйлдэлийг хийх юм мэдэн штэ. Гэтээ хэрвээ эхлээд нэмэх үйлдэлийг хийгээд дарчих юм бол энэ үйлдэлийг хийх боломжгүй гэдэг ингээд сэгсэрж байгаа гэсэн. Тэгэхээр заавал эхлээд үржих үйлдэлээ хийгээд тэгээд нэмэх үйлдэлээгээд за нэмэх хасахын алиг нь ч төрүүлээч бол ингээ хийнэ гэсэн. Тэгээ буланд нь энэ goal гэж харагдаж байгааз энэ болохоор яг энэ эцсийн хариу маань байгаа гэсэн үг. Тэгээ эцсийн хариундаа хүрэх юм бол ногоорч. За одоо ингээ багштай тулгаж байгаа давуу тал нь болохоор энэ шүү. Та одоо тэр урагшаа дэше самбарлаа хараад үзтээ. Хэдүүлээ ингээ хүүхдүүдээ ямар хүүхэд хаана явж байна? Одоо хідэн үйлдлийн дараалалаар яаж хийсэн бэ? Одоо энэ зүгээр хялбар илэрхийлэл тэгштгэл болохоор ингээ хялбархан харагдаж байгаа. Энэ дээр одоо хэдүүлээ 4-өөс 12 дугаар хүртэл ямар ч хичээлийг энэ дээр зааж болно гэсэн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ ингээ хүүхдтэйгээ хаана ямар үйлдэл дээр юу хийж чинь, хідэн үйлдэлээр бодож чинь, юун дээр алдаж чинь. Энд бол гэсэн юм байхгүй. Хэдүүлээ яа тэгвэл энэ заавал зөв үйлдэлийг таашаа явдаг болохоор алдах ямар шиг юм бэ? Тэгэхээр багш нарт ийм боломжийг олгож байгаа. Манай нөгөө багш хийж байгаа. Цолбон багш бол хийгээл явж. Нөгөө багш маань ч хийгээл. Багш
Тэр салуугийн сурч яаж сурж ийн анилмаа ушаа. Дайлуулаад хэлж. За дуусныхан дараа харъя хөш. Ёо биш яратлаа. Багш нэг навчаа гэдэг сурагч яг юм бол хийчихсэн. Юу ч хийдэггүй навчаа гэдэг хүн. Дэлгэр сайхан бас 2 дасгал хийжээ, 3 дасгал хийжээ. Та дууссан уу? Одоо ингэх байхгүй. Холж ирч. Та нилийн хол дахиад хол. Тэгвэл хоёрын дагаад ирнэ. Дахиад холдвол та бүр холдвол. Нэг зах руу. Одоо урагшаа. За. Яг ч үгүй урагшаага хол таталтай. Урагшаага хол. Тэр урагшаа тавих гэдэг юм шиг тийм. Тэр урагшаага хол татаа. Одоо тийм. Тэр одоо баах байсан. Одоо болчихлоо. За тэгэхээр багшийн дэлгэцэн дээр бол бүх сурагчид ингээ харагдчихэв. Би одоо бүх сурагчдын үйл ажиллагааг хянаж чинь бүх сурагчид энийг зөв үйж үү, буруу үйж үү, эсвэл одоо энэ жишээ цэнхэрлээд харагдчих юм бол энэ хүүхэд энэ дасгал ажиллаа хийж ин хийгээгүй орхисон байна гэсэн үг байхгүй. Тэгээд дараагийнх нь ингээ хийгээ явуучих юм бол энэ нь ингээ цэнхэртээд энэ дасгалыг хийгээгүй байна гэсэн үг харагдчихэв. Тэнгүүтээ болохоор энэ талд нь болохоор хүүхдүүд 10-аас 10, 3-аас 10, 10-аас 10 хэдэн үеийн гүйцэтгэлтэй наагаад харагдаж байгаа. Тэгээ бас нэг онцлох юм нь болохоор саяны нөгөө за тэгштгэл бодохдоо сая танд нөгөө юу байсан мэт те хоёр тал нэмэх нэг асах нэг гэж гарч ирээд байсан шүү дээ. За тэрийг бол багшууд одоо энэ жишээ нэгийг энэ тал руу гаргасан чинь нэмэх нэг асах нэг гэ хоёр гарч ирээд байгаа. Тэгвэл энийг хэдүүлээ яг багшийн тохиргооноос энийг нь харагдуулахгүй энийг нь хялбарчлана гэсэн тохиргоог нь хийгээд өгөх юм бол хүүхдүүд яг энэ үйлдэлийг алгасаад бодчих тийм бас тохиргоо байгаа. Багшаас бол ингэж харагдаг, сурагчид тэгж хийдэг. Тэгээ хүүхдүүдийн ирсэн шууд энд ингээ харагдчихэв. Одоо энэ жишээ нь 9 хүүхэд орж ирсэн байна гэж байна. За цаашдаа хэдүүлээ арай хүнд тасгал хийгээд ирэнгүүт арай сайн мэдэгдэх бах. За баярлалаа.